үзээ. Соёлын тухай асуудал бол зөвхөн барилга байшингийн тухай асуудал биш ээ. Дэлхийн нийтэд хандсан олон үйл ажиллагаануудыг хийж байгаа. Монгол хаан жүжиг Лондон хотноо тоглогдод 40 мянга гаруй хүний хүртэл болсон. Самгууд төр зохион байгуулалтын болоод мөнгө санхүүгээр тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг өгч дэмжлэг үзүүлж оролцсон байна. Дүсгээс соёлын яамнаас тодорхой хэмжээний дэмжлэг зохион байгуулалтын болоод мөнгө санхүүгээр тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг өгч дэмжлэг үзүүлж оролцсон байна. Хөлийн чандад байгаа холимог гэр бүлээс гаралтай болоод Монгол гаралтай ийм гэр бүлүүдийн асуудал байгаа маа. За соёлын чиглэлээр Монгол Ардын намаас хийж үүссэн олон ажил байгаагийн хамгийн нэгдүгээрт нь бол бид 20-50 урт хугацааны бодлогын бичиг барина. Маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг ард иргэд маань бүгдөө харж байгаа. Үнээс дурдах юм бол Чингис хаан музей. Соёлын тухай асуудал бол зөвхөн барилга байшингийн тухай асуудал биш ээ. Дэлхийн нийтэд хандсан олон үйл ажиллагаануудыг хийж байгаа. Монгол хаан жүжиг Лондон хотноо тоглогдод 40 мянга гаруй хүний хүртэл болсон. Соёл гэдэг өөрөө их өргөн ухтгон. Төр намууд нь яг ямар байдлаар хил хязгаарын тогтоогод байгаа юм бэ гэдг нь их жоохон хомигдмал байгаа даа. Тийм болохоор эрхчлөөний эвсэл нам уламжлалт эмхийн шинжилэл тэнцүү уламжлал гэдэг томьёоллоор энэ соёлын талаарх зүйлсүүдийг бас өргөсгөж байгаа. Төрийн бодлогын хэмжээнд юу байх ёстой вэ гэхээр Монгол улс өөрөө Монгол үндэстний улс. Тийм болохоор бусад Монгол үндэстнүүд болоод ер нь Монгол улсыг сурталчлах юу байх юм бэ гэж. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд бол Монгол турхтнууд хөлийн чандад байгаа холимог гэр бүлээс гаралтай болоод Монгол гаралтай ийм гэр бүлүүдийн асуудал байгаа маа. Соёлын зүйлсээр гол бас нэг хийж байгаа зүйл нь болохоор шашны талаарх асуудлыг бид нар бас авч хэлцэхгүй болохгүй. Шашин бол соёлын тулгуур гэж хэлж болохоор ийм элемент. Ажиллаад явж байгааг үндсэндээ хэлмээр байна. Сүүлийн үед болсон олон үйл явдлууд нэр төчөж Микаэл үчигтэй шлүүлээд. Шашны бүхэл төлөөллүүдийг хамруулдаг болсон. Жишээ нь ерөнхийлөгчийн тэр бомбод тарих арга хэмжээнд дэр байдаг юм. Урамын Папалон Францисыг хүлээн авах арга хэмжээнд дэр шашны бүхэл төлөөллүүд албан ёсоор оролцсныг энд бас хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсэж байна. Шашны төлөөллүүдийн тухай асуудал бол энэ бол Монголын засгийн газраас ирэх хурж байгаа намын санаачлагаар гаргасан зүйл биш ээ. Энэ бол Америк нэгдсэн улсын элчин сайдын яамнаас санаачлагтайгаар үүдэлтэйгээр ихсэн уулзалт нь дараа нь шашны удирдлагууд өөрсдөө ер нь бид нэг уулздаг болох хэрэгтэй байна гэдэг ийм бүтэц зохион байгуулалтаар явж байгаа маа. Хөлийн чандад Монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил маш эрчимтэйгээр хийгдэж байгаа. Хөлийн чандад байгаа монголчуудаа анхаарч байгаагийн нэг илэрхийлэл юм аа. За нэг дахиад аваад зүүчээрэй. Хөлийн чандд монголчуудын тухай авч хэрэгжүүлэх бодлогын талаарх мөрийн хөтөлбөртөх зүйлсээ бас дуртахад бол нэг хэсэг хөлийн чандад байгаа монголчууд гэдэг зүйл үүссэн. Нэг нь болохоор яг холимог гэр бүлүүд гэдэг үүссэн. Тэгэхгүй миний л мэдхийн энэ асуудлыг ерөөсөө хөндөж байгаа нам улс төрийн хүчин засгийн газар байхгүй. Энэ холимог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийг энэ хүмүүсийг монголоор нь байлгах юм уу? Эсвэл солонгосоор нь үлдээх юм уу? Америкээр нь германаар нь үлдээх юм уу? Хятадаар нь орсоор нь үлдээх юм уу гэдэг энэ асуудал их бодлогын төвшөнд ерөөсөө ярихдаггүй байгаа даа. Санаачлагууд гарахгүй байгаа даа. Тийм болохоор бид нэр энэ дээр их тийм дөрвтэй арга хэмжээ авах тал дээр их анхаармаар байгаа. Соёл болоод бизнесийн мэдээллийн төвөттэй болох их шаардлагатай. Гадаад байгаа элчин сайдын яамнууд дээр очиод үзэхээр нэг соёлын төв гэдэг нэг зүйл байж идэг. Яагаад тэр улс нь анхаарахгүй энэ дээр ингээд өргөлдөхгүй засаг барьж байгаа засаг нь анхаарахгүй өргөлдөхгүй байгаа юм бэ гэдэг энэ зүйл дээр. Тийм болохоор бид нэр энэ дээр их өргөлт өгч их ажиллая гэж бодож байгаа. Ой санамжаа та бүхэн сэргээгээрээ 4 жил, 8 жил, 12 жил та бүхний амьдрал ямар болсныг санаад сонголтоо мэрэгэн хийгээрээ эрхчлөөний эвсэл нам